За ах эгчнэрээ яг юу яриад байгаа юм бэ? Яг яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа? За би та нарт үзэж амжиж байгаа хүмүүст энэ бичлэгийг үзүүлчих. Харин бүр юм гоё сайжрах гэж боддог шүү. Маш том зах Миний амар том санаж байгаа ханах тэгж хэлжсэн байхгүй 4-5 жилийн өмнө те. олон жилийн өмнө шүү. Үн чин 5 охин олж жагаад тэгээд Монгол гээд порно гэдэг би тэрийг зарнаа марнаа гэж солиороод байдаг байсан. Тэгээд би хэлсэн чи анда ямар өнгө дуртай. Ноо. Тэгсэн чи Долларын өнгө шүү. болсон байх шээ одоо юм Монгол гэрмэлтэй. Одоо тэгтээ ер нь амар том зах зээл шүү. Зүгээр л энэ идгээ хорчоод алдартай байгаа байхгүй. Юу entertainment яг манай entertainment-тэй зэрэгцээл очно яг ингэж хийх юм бол алалцаал. Танаа одоо энэ Тулцсан мөнгөний өнгөтэй эротик кино тоглох уу? Дэлхий дээр номер 1 зарагддаг бизнесийг хичээлээ. Бизнес ерөнхийдөө бизнесийн подкаст сонсдог юм мэдэхгүй болох чаавс. Порно одоо нөгөө секс үгүй секс л гэж байгаа шүү дээ. Хүн зугаацах дуртай. Бүх юм зугаацсан гэл. Одоо энэ баар зингээ энэ төр гин шоудлт идэж бүгд л зугаацсан. Тэнгүүд тэрний хамгийн оргилцэг нь юу байдаг вэ гэхэл секс. Тэгэхээр хамгийн сайн зарагддаг зүйл бол секс. Тийм байна. Тэгээд дээрэс нь чамайг асуухаар сая саналаа. Яг монголч гэлтгүй Аз талдаа яг Монголын хаяа фейсбુક дээр ч юм уу зүгээр харагдчихлаа байдаг л да. Яг өнгөрөөгөөд би энэ болисооч гэж боддгоо. Эсвэл зүгээр би хаа гэл зүгээр ингээд скролдол өнгөрөөдөлдөг. Гэхдээ яг хүний хэрэгцээ учраас хаяа нэг тийм насан туршидтын порно үзэн штэ тий. Гэхдээ би хэзээ ч Аз порно үзэж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ гоо зүй асуудал. Тэгэхээр энийг хөгжүүлээсэй гэж зүгээр би зүгээр хувьяасаа л зүгээр таарсан асуулт учраас хэлчихье. Одоо тийм их гараад байдаг. Тэгэхээр яг хөө тэгээд Монгол бол яг нөгөө нэг статистик харангуут угаасаа IPTV дээр хамгийн их түрээслэгдсэн багц тэр байгаа. Тэр дундаа категори нь Монгол гэдэг. Сайн орлоготой. Монгол эротикчлын үйлчлээ тэр нь хамгийн нэгт байдаг хгүй юу? яг яригддаг. Орон сайхны канонаас хамаагүй шүү. Одоо жишээ нь ингээд бид нар чинь мэдээж порно үздэг юм байж чи серч дээр юм байна. Монгол порно гэд хэсэгөө серчилдэг байсан. Би найзууд тэнд гой зүйтэй зүйл нэг ч хараг гарч ирдэг байхгүй юу? Маш муухай нүд талтар юмнууд гарч ирдэг. Тэрийг л маш муухай. Тэр тэндээс юусоо ямар ч гоо зүй байхгүй, тэндээс таашаал авах хүн байхгүй учраас тэрийг бол үздэг. Тэгэхээр энийг эротикийн ч гэсэн хөгжүүлэх гэж байгаа бол тоглож байгаа хүмүүс тэр харж байгаа зүйл бүгдийг бүр гоё хөгжүүлээрээ амжилт хүсье л гэж хэлээ. Тэгэл хөгжил би хэрвээ үзэж байгаа бол би дандаа тийм гадны нөгөө Европын барууны юм зүгээр. Тэгээд Монгол бол яг нөгөө нэг статистик харангуут угаасаа IPTV дээр хамгийн их түрээслэгдсэн багц тэр байгаа. Тэр дундаа категори нь Монгол гэдэг. Сайн орлоготой. Монгол эротикчлын үйлчлээ тэр нь хамгийн нэгт байдаг хгүй юу? яг яригддаг. Орон сайхны канонаас хамаагүй шүү. Одоо жишээ нь ингээд бид нар чинь мэдээж порно үздэг юм байж чи серч дээр юм байна. Монгол порно гэд хэсэгөө серчилдэг байсан. Би найзууд тэнд гой зүйтэй зүйл нэг ч хараг гарч ирдэг байхгүй юу? Маш муухай нүд талтар юмнууд гарч ирдэг. Тэрийг л маш муухай. Тэр тэндээс юусоо ямар ч гоо зүй байхгүй, тэндээс таашаал авах хүн байхгүй учраас тэрийг бол үздэг. Тэгэхээр энийг эротикийн ч гэсэн хөгжүүлэх гэж байгаа бол тоглож байгаа хүмүүс тэр харж байгаа зүйл бүгдийг бүр гоё хөгжүүлээрээ амжилт хүсье л гэж хэлээ. Тэгэл хөгжил би хэрвээ үзэж байгаа бол би дандаа тийм гадны нөгөө Европын барууны юм зүгээр үзчихдэг. Хин тэгээ. Ой тэгсэн чинь ингэж ингэж танах ингэж байна. Монгол 8 яг тэр зарагддаг. Дээр ч Маш багтан зарагддаг. гоо зүү шаардахгүй байна гинэ. Яг тэр нэг гидстэй үг хүмүүхэн хоёр юм гоё царайлаг гоё биеттэй тийм хүмүүс хийхээр үзэхгүй байна гэдэг. Би продюсерлөө нэг сонин хүүхэн сонин залуу хийж үзчихсэн. Дуудлага өгсөн. Ямар өнгө дуртай? Юуисийг явж байна. Ямар өнгө дуртай? Ямар Өнгө дуртай. өнгөө. Ногоо юм уу? Шинждэг болчихно нөгөө. Юу гэнэ? Чи яагаад ингэж суудаг? Шинжилж байгаа. Чи нэг шинжилдэг, хүнийг шинжилдэг нэг юм байт юм аа. Би энэ асууж байгаа хэдэн жилийн өмнө зүгээр уусан. Тэгээд тэр чинь нөгөө Telegram гэдэг зүйл гарч ирээ. Telegram дээр янз янзын байдаг болоод тэнгууд Telegram руу бас манай нэг найз намайг орууллаа. Ишээ Тэр тэгээ нөгөө сулгаан өөр нөгөө ингээд Тэр шүү. баг ингээд юу вэ? Тэр яагаад ч оруулсан юм тэр 20-той байгаа юм чи тэгээд тэрийг яасан ч тэгж үзэхгүй. Тэрийг үзэх юм бол баг хүнтэй секс хиймээргүй санаг. зүгээр ингээд нөгөө нээгээд өгчөөсөө тий. Энийг одоо би Only fans-ын чи бүгд айлгаа хийсэн байж таа. тэгээд тэр порно Одоо нэг хятад гойцоотой ямар ширгэлэхгүй болоод байгаа. Telegram ч болтой underground-д очиж байгаа юм л та тий. чи тэгээд нөгөө аюултай юм болоод байгаа хгүй цаана бөөн аюултай бол. Тэрний оронд зүгээр ингээд тэр Only fans-ын нээгээд порнонуудын тэгээд тэр юу гэх эротик киног нь болиулаад та нар жинхэнэ бодитыг хийж болно шүү. Өөр мөнгөө л өгөөрэй. Ман чин яг
Та чи ментаа санал нийлэхгүй байж бол. Би Наадан дээр ч бас ийм байгаа байхгүй. Манайх ч угаасаа цөөхөн амттай болох тэр угаасаа тэгээд чи амар андерграунд болох хүн ч угаасаа баг заахгүй. үгүй байгаа. Одоо гол нь нөгөө нэг цөөхөлөө хэрнээ амьдралын дундаж төвшин айгүй юм айтайхан байвал бас байж болохгүй. Гэтэл нийт масс маань өнөөдөр нөгөө дундаж орлого нь хийдвүлээ те яаж амьдарч байгаа байлаа гэдэг шиг бид нар ч одоо ингээд яг энэ үрээнд амьдарч байгаа хүмүүсийн тоо нийт 3 саятайгаар харьцуулахад маш цөөхөн шүү дээ. А тэгэнгუთ яг хөгжөөд ирэнгуут бас хүмүүсийн сэтгэлгээ айгүй өөр мөнгө олох амьдралын арга угаасаа тэргүй эвгүй 50 мянган порностаар болох бараг л магадaltaй шүү. Юу нэг хэцүү байхгүй. Мянган порностаар юу галзуураа. Бас нөгөө нэг суур хүмүүжлийн асуудал байгаа шүү. Тийм. Бүр хүүхдүүдээ манай уухийн ч гэсэн бас айтайхан бас ялангуяа охин хүүхд ихтэй ч бас ялгаагүй болчиход байна. Охин хүүхдэд ч гэсэн ерөнхийдөө бол маш сайн бодож өсгөөрэй гэдэг зүйл байна. Тэгэхээр энэ шинэ гарч ирж байгаа охтууд донд бол тэгээд ийм буруу юм руу халтарж байгаа охтууд маш их байна. Өнөөдөр ч юм уу учруулахаас их олон юм сонсох шүү. Тийм шүү. Үнэн. Анд бол яг талд нь ярьж байна дөө. Тэгэхээр ер нь бол ялангуяа эмэгтэй хүүхд мөгтэйг бол өсгөх гэж байгаа бол маш их бодоорой. Urban talk энэ учрал talk. Миний өгшин нэг ойрт нэг жоохон ярих хэрэгцээгүй байж байгаа. Эрэлт байгаа ч нийлүүлэлт байна гэдэг шиг. Одоо жоохон охтуудыг хийн аваад байгаа юм гэдэг чи өөрөө айгүй. Сайн асуулт авахгүй. 98 онд нэг юм болсон гэхгүй. Би нэг юм сонссон. 98 онд энэ Улаанбаатарын өмнө бид чинь ядуу байсан юм байна л да. Тэгээд бүр амар энэ ойдлого байхгүй те. Тэгээд юу амар. Тэр Улаанбаатарын өмнө гээд энэ те 3,000 хүүхэн хоорондоо зодтолдог байсан юм. Мах комбинатын нэтэрий гэдэг ингээ хоорондоо зодтолтоод би юм баттай мó. Хамт байсан хүн л над тэгж ярьсан шүү дээ. Тэр хүн бол нэг худлаа ярьж байгаа. 98 онд одоо мөнхөр дах чи өөрөө жоохон байсан. 20 эдтэй л. Жолоо шийдэг хүн байсан гэсэн. Тэгээд тийм зодоо модоо хийдэг байсан байдаг. Тэгэхээр чинь тухайн үед тийм амар мөнгө байхгүй ядуу байж тийм амар байсан байна гэдэг чинь одоо бол далд болцсон л доо. Тэгээ тийм амар зодтолж модтдаг байсан. Гэхдээ тэгээ угаасаа хүн амар тийм юм. хоолгүй ханхуу дээрээ тулангууд хүн өөртөө байгаа хамгийн л үнцэнтэй юмыг гიშгээд чамаагүй тэрийгээ зараад чинээ махаа зараад хоолтой хоног гэдэг сонголттой. Алгын чинээ ч биш байна. Би үнэхээр хамгийн амар дэлгэрдэг үе чинь дандаа дайм байдаг. Өмөхөт. Сүүл комеди дээр тэгээ ярьсан чи ёстой гоё нэ. Гэтэ ер нь бол одоо за тэгвэл базаал дуусгая л да. Эмэгтэй хүний үнцэн гэж байна. Ингээд баригдав. Юу яриад байгаа юм бэ? Тийм шүү дээ. Тэгэхээр эн чинь бас гिचнээ гендрийн асуудал гэж байгаа юм шиг хэрнээ тэгэл эмэгтэй хүний үнцэн үстэй. Харин би нөгөө түрүүн яриад байгаа одоо охтуудаа бодож хүмүүжүүл явц тэр үнэн. А нөгөө талдаа охиншгүй хүнд мөнгө төлөөд авъя гэж бодож байгаа эрэгтэй хүний ухамсар бас энэ ч давхар яригдчихэж байгаа байхгүй юу? Хин тэрийг аваад байгаа юм те. Хин тэрийг байлгаад байгаа юм те. Хин энэ бизнесийг одоо бизнес хэм үү юу гэх энийг одоо хөгжүүлээд байгаа хин мөнгө тийш урсгаад байгаа гэдэг чинь бас асуултаа байгаа байхгүй. Тэр хаана бодох хэрэгтэй. Гэхдээ үн ч гэсэндээ хүчтэй байх тусмаа мөнгө далаалгаад хэнийг жоохон дэрэгдээ сурах дараалал би л үе үлдээ үн ч гэсэндээ би өөр хөдөлмөр ихлэвэл гэсэн хугацаа ч юм одоо мэдхгүй те хамгийн байж болох навшин тэр жижиг зүйлсээс хамгийн том гоё юмыг би өөрөө өсвөл авч чадна гэдэг ухамсартай байх хэрэгтэй гэдэг айл ал талын л ойлголт юм чинь. Энд гэхдээ ер нь суурийн соёлын нэг юм юу бах те. Энэ нэг юм шиг л шүү дээ. Нэг юм одоо ингээ Япон мопонч одоо ингээ хост мост гейша меша гэдэг ингээ бүр байдаг. Хятад бас ингээл нөгөө улаан дэндүүний асар масар гээл байдаг. Энэ Франц, Европ орч ингээл нөгөө мулын рүүш мүш гэл тэр чинь бүгдээрээ л нэг тиймэрхүү дүү. Тэгээд бид нар ингээ суур шаад одоо ингээ нэг 100 жил яваал тэгэл асуудал шийдэгдээд гараад ирлээ шүү дээ. Одоо тэгээд яаж ч далд оруулаад тэгээд нэмэргүү гэдэг юм тэгээд тийм. Тэгээд нөө нийгэм болохоор энэчээ сайн байгаа бол энтэлт нь муу ингээл байж л байна. Нийгэм тэр чигтээ давхарга болгонд гой сайхан бүгдээрээ зэрэгцээд оршин гэдэг юм. Худлаа шүү энэ харагдж байгаа хүмүүс бүгдээрээ асуудалтай усуд байгаа шүү. Шал мэдрэл муутай. Ханах өгөөч гэсэн чи яах вэ? За бэлгээ өгч. За бэлгээ өгнө. Хийх дөхүү 5 бэлэг. За би энэ бичлэгийг үзээд үнэхээр ой готож байна. За би энэ бичлэгийг үзээд яг өөрийнхөө өнцгөөс юу гэж бодож байгаа вэ гэдгийг би хэлэх юм болвол нэг тийх юм болвол одоо энэ бүр амар муухай санагдаад байгаа байхгүй. 5 өнчин охиныг Монгол гэрт оруулаад тийм юм хийн гэдэг байгаа байхгүй. За яагаад тэгээд өнчин гэдгийг тоттоод байгаа юм. За би энийг гэж бодоод байгаа байхгүй. За өнчин. За яагаад
одоо охин штэ. За мэдээж ягаад өнчин гэдгийг нь оруулаад байгаа тодотгож хэлээд байгаа юм гэхэлэр өнчин хүүхдүүдийг аав ээжгүй одоо харгалзан хамгаалах те туслах хөнгүүг нь далимдуулаад ийм том хүний ийм муухай зүйлд ингэж уруу татхад амархан учраас энийг ингэж тодотгож хэлээд байгаа аахгүй юу? Миний ойлгож байгаагаар. Угаасаа тэгж байгаа. Хамгаалж харгалзах хөнгүү юм чинь тэр өнчин хүүхдүүдэд ингээл хангалттай мөнгө өгөөд маш их мөнгө өгөөд одоо хамгийн одоо би хааг нь ингэж ингүүлэхэд байгаа аахгүй юу? Би бүр ийм муухай санаа аахгүй юм чи өөрөө бол бүр аратан цаашаа ийм бүр гаж хүслээ хангахын тулд ийм өнчин охтууд гэж ингэж тодотгож хэлээд байгаа юм. За гэгшнараа энийг харж ивэл хэлчий дүүн. За хүүхд чинь биш үү? Эцэг ихээ сонгож төрдгөө юм. Хүүхэд болгонд бүтэн аав ээжтэйгээ ингээд элэг бүтэн байх жаргалыг олгодгүй юм. Өөрөө олдгүй юм. Ах гэгшнараа ойлгож байна уу? Бити одоо аав ээж нь үнэхээр өвчтэй байсан байж болно. Үнэхээр одоо хүсээгүй тийм жирэмслэлт болоод ингэсэн байж болно. Осол аваараар явсан байж болно. Ийм зүйлийг та нар бодож үзээгүй шууд ингэж хэлж байгаа юм уу? Тэр та нарын тэр яриаг одоо өнчин хүүхдүүд үзчихвэл юу гэж бодгоо та нарыг бүр үнэхээр дургуун нөрн өөртөө гутран тийм үстэй бүр ингээд бүр сэтгэл зүгээр унаа штэ. Сэтгэл зүй гэдэг чинь үнэхээр хэцүү зүйл байхгүй юу? Маш хатуу биеийн зовлонгоос хэцүү зүйл ах гэгшнараа. За хоёр дэх юм бол бүр арайчтэй. Яг ярьж байгаа энэ сэдв нь үнэхээр гаж гэж бодож байгаа. Яагаад Монголд зүйл ийм муухай юм хөгжих ёстой юм? Тийм үстэй. Яагаад айтайхан ганц кино хийж болдгүй юм? Яагаад заавал ийм муухай тийм бүр ийм муухай зүйл хийж ингээд октоодынхаа бие хааг бузралж ийм юм хийж яах гэдэг юм бэ? Ядаж айтайхан ганц кино хийчих заяа. Ядаж бүр ийм ямар ч хүчирхийлгүй одоо нийгэмдэр тулгуурдаг одоо mindfuck гэдэг одоо ТV-д ш яг тэр шиг яг бодит амьдрал дээр юу болтыг. Тэрийг харуулсан гоё кино хийгийч зүгээр үнэхээр чадахгүй бол үнэхээр та нар яг бүр мөнгө бодогдоод заяа. Бүр тэр долларын үнэр бодогдоод байна гэсэн тий. Тэр доллар молор ч бодогдоод байгаа бол ганц айтайхан кино хийчих заяа. Үнэхээр мөнгө хиймээр байгаа бол үнэхээр бизнесийн удирдлага тийм менежмент сайтай хүн юм бол та одоо дэлхийд хэрэгтэй, Монголд хэрэгтэй тийм сургалт юу байдгийг тиймэрхүү зүйл хийгээд яв заяа. Бидүүлээ 3 сая л энэ ах бол хэлжилээ л дээ. Жоох эсрэг бодолтой байд юм а. Юу ч бол тэр Тэгсэн чинь манайх ердөө 3 сая хүн авдаг байхгүй юу. Тэгэхээр энийг хамаагүй бас нээх юм бол манайх зүгээр л нэг юм секс туризм хөгжсөн юм. Амраагүй ус шиг. Тайланд чиг Бусад оронд харагдах тийм амар магадaltaй байхгүй. Тэгэхээр тэрийгээ дагаад угаасаа гэхдээ ийм байхгүй. За байж маань яриад дуусчих. Тэгээ харин бийсэн шүү дээ. Чи занч үрд болно шүү заа. Би зүгээр сандаа. Тэгэхээр зүгээр тийм байлаа гэдээ яг хаа андерграунд нь хитрхи хөгжиж магадгүй. Гэхдээ бид нарт ойрхон зөндөө андерграунд нь хөгжсөн усуул байгаа. Тэндээ очивол яасан юм бэ гэдэг зүгээр миний бодол шүү за. Монголоо яг одоо хүн ам яг 3 саяулаа. Ингээ яг зөв юм ярьж байгаа хгүй тэр ах. Үнэхээр үгүйсгэж байгаа. Энэний зөв эсрэг байгаа гэдэг нь үнэхээр зөв тэр ах юм. Бүр тэрхий чин бүр ингээ яриад байгаа хгүй уучрал ах мах ч гэсэн бүр яасан гэлээ телеграмд оруулсан чи нэрээ ийм зүйл үзэх ямар ч тийм юм одоо тийм бэлгийн харилцаанд орох тийм хүсэл нэрөөсөө төрөөгүй надад бүр гоо зүү мүү байхгүй. За үнэхээр гоо зүг үсээд тиймэрхүү бэлгийн чиг хандлага одоо тиймэрхүү юм чинь за зүгээр би хатуу ярьж зэ. Тийм сэрэл мэрэл чинь хөдлөд байгаа бол зүгээр гадаад юм аа үз заяа. Битгий Монгол охтуудыг одоо Монгол улсаа ийм бузар юм руу ингэж уруу татаад бай. Ойлгосноо та нар ингээд одоо ингээ охт чинь хэцүү шттэ. Охин хүүхэд одоо өсгөж хүмүүжүүлэх ямар хэцүү вэ? Хөвгүүж гэсэн ямар хэцүү вэ? Тиймсээ та нар ийм зүйл юусоо бодохгүй ингээд одоо бидний үед айгуу ингээ буруу ойлголт өгөхөөр тийм ингээд зүгээр юуч болоогүй юм шиг байдаг зүйл юм шиг та нар яриад байгаа байхгүй. Үнэхээр буруу заяа. Та нар үнэхээр энэ ярьж байгаа зүйлээ буруу гэж ухамсарлаад уучлалт гуйвал таарна. Үнэхээр ойлгосноо. За дараагийнх нь гэх юм бол хідүүлээ цөөхөн штэ. 3 саяулаа штэ. Яагаад тийм үстэй. Зүгээр улстай тийм хэрэгтэй зөв зүйл хийж чадахгүй болвол зүгээр дугуй тэр комеди антер хийгээл байж. За үнэхээр найзууд хоорондоо маазраа ч юм уу те санагдсан зүйлээ ингэчүүл яагаад тэгчүүл яагаад ингэж ярьж болно заяа. Гэтэ яагаад ийм зүйлийг олон нийтийн сүлжээгээр яриад байгаа юу ч болоогүй юм шиг байтгал зүйл юм шиг болох гээд байгаа. Яагаад инээ чанаагаад энийг өөгшүүлээд яриад инээлдэд байгаа. Би нэг үнэхээр ойлгохгүй. Тэр дунд нь сууж байгаа их ч гэсэн юу гэлээ бүр амар их хайддаг категори метегорч шиг бүр яагаад байгаа юм юу болтгүй ах гişнэраа.
эргүү малнуудаа уучлаарай. Би үнэхээр ийм юм ярьж байгаа хүмүүсийг үнэхээр хүндэлмээргүй. Уучлаарай. Үнэхээр би тэгж ярмааргүй. За үнэхээр энэ хідэн эргүү малнуудын ярьж байгаа зүйл биелэлээ олох юм бол манай улсад юу болох вэ? Ингээ би зүгээр муу талаас нь энэ хідэн эргүүнүүдийн хүснээр одоо маш их мөнгө эргэлдээ тиймэрхүү зүйл болох яг юу болох вэ? За нэг тийм бол одоо хүн амын өсөлт буурах байхаа. Буурна. Яагаад гэвэл одоо ингээд октод иймэрхүү зүйлийг явж байгаа мөнгө олж байгаа тийм маш их мөнгө олж байгаа. Тэм учраас Монгол хүмүүс одоо эрэгтэй хүмүүсийг тоохгүй. Тэгээд маш их мөнгө олж байгаа учраас хоёр дахь асуудал заяа. Маш их мөнгө олж байгаа, мөнгө эргэлдэж байгаа өөрсдөө ч хэлсэн л дээ ногоон доллар моллар гээл. За тэднэрээ тийм их мөнгө олж байгаа, доллар олж байгаа гэж бодъё. За тэр их мөнгө олж байгаа октод Монгол амьдрахгүй. Гадаад руу явна. Гадаадд явж амьдрна. Гадаадд сууршна. Гэр бүлээ хамаатан садан юу гэдэг бүгдийг аваад гадаадд амьдрна. Яагаад гэвэл тэдэнд маш их мөнгө байгаа байхгүй юу? Өөртөө хэлсэн шүү дээ. Нэрдэн эргүү малнууд их мөнгө эргэлддэг тийм зах зээл мэлгээ ярьсан шүү дээ. Тийм учраас тэгээд яг ийм болсны дараа Монгол улсад хэн үлдэх вэ? Одоо энэ Монгол улс ямар гоё түүхтэй улс орн билий. Бид хэдүүлээ ямар одоо цусаар энэ газар нутгийг одоо хүртэл энэ үе хүртэл ингээд авч явсан билий. Өвөг дээдс маань юу туулж одоо бид нарт энэ газар нутгийг үлдээгээд эрх чөлөө газар шороог үлдээсэн билий. Энэ газар нутаг ингээл байхгүй болно. Та нарын бидний үнэхээр дургу одоо хиттүүдийн гарт эсвэл Оросын гарт тэр хоёр хуваажлаа авах. Яагаад гэвэл хүмүүс байхгүй хүн ам нь бүгдээрээ гадаад руу явцсан. Ойлгож байна уу? Хэрэгтээ эргүү малнуудаа та нар ойлгож байна уу миний ярьж байгааг? Ийм зүйл болно. Миний уучлаарай. Би үнэхээр муу талаас нь бодоод та нарт ярьж байгаа шүү зөө. Гэтэ үнэхээр ийм зүйл болохгүй. Бид нар ухаантай. Бид нар одоо ингээ бүгдээрээ л ухаантай байх хэрэгтэй байна. Ийм зүйл болохгүй тийм ээ. Угаасаа хин л тгээ байж идэг. Энэ хэдий эргүүнүүдийн хүсдэр тийм биз дээ. Би зүгээр ингээд яг ийм муухай зүйл болчвол манай улсад юу болох вэ гэдгийг ярьж байгаа шүү заа. Нэг зөв ойлгоорой. Зөвөр ойлгох хэрэгтэй шүү миний ярьж байгааг. Тэгээ би бас айгүй ингээ ургуулж ярьж байгаа, ургуулсан бодож ярьж байгаа. Үнэхээр болох л асуудал ахгүй. За үнэхээр би энэ хідэн эргүүнүүдэд хэлчи хандаад уучлаарай. Эргүүнүүд гэж энэ эргүүнүүдийг хэлж байгаа. Та нар хэлээг ойлгосон уу? За эргүүн малнуудаа та нарт маш их мөнгө байлаа гэд газар шороо орших улс байхгүй болвол та нарт бүр их мөнгө байгаа ч хэрэггүй. Та нарт тийм их мөнгө байсан ч та нарт газар шороо олдохгүй заяа. Газар шороо улс гүрэнтэй нутаг тиймэрхүү зүйлсүүдийг маш чухал зүйлсүүдийг мөнгөөр худалдаж авч болдгүй. Мөнгөөр худалдаж авч болдгүй зүйл гэж байдаг шүү. Та нар ч гэсэн ирээдүйд аав ээж болно. Та нарын охтууд, та нар өөрсдөн дээрээ жишээ аваад үзье. Та нарын хүүхдүүд чинь ийм зүйл хийвэл яах вэ ирээдүйд? Ингэж бодож үзсэн үү? Гэтэл аюу тэнийг өөрсдөр ерөөсө бодож үздэггүй те бүр. Ийм мал. Та нарт маш их мөнгө байлаа ч гэсэн миний хэлэх гээд байгаа гол санаа та нарт маш их мөнгө одоо нөгөө ногоон доллар те ногоон доллар ч байгаа ч гэсэн та нарт дахиж тэр мөнгөөр чинь газар нутаг шороо олдохгүй. Та нарт орших газар байхгүй шүү. Ойлгосноо? Ойлгосон бол болоодоо эргүүн малнууд. За нэг чухал юм хэлэхэд за энэ хүмүүсийг энэ хідэн эргүүн малнуудыг уучлаарай. Би үнэхээр хүндэлж хэлмээргүй энэ хүмүүсийг. За эднэрийг кэнселдах хэрэгтэй. За кэнселдах гэдэг чинь манайхаа энэ балаа юмнуудыг үзэхгүй байх. Лайк, шеэр тэ хандлт бүр юу гэж бити үзэхгүй байх тэ шууд ингээл блоклох хийж байгаа байхгүй. Тий чинь хідүүлээ яадаг үлээ ингээл хараалаадаг, үзээлээдэг, найзууд руугаа эн чинь ийм ярьсан байна. Эргүү гэл шеэрийгэл ярьдаг. Тэгж болохгүй. Кэнселдах гэдэг чинь за зүгээр л блок л хийх, үзэхгүй л байх. Энэ хүмүүст яг юу хэрэгтэй юм? Ийм олонний танил хүмүүс бидний үзэлт ойлгож байна уу? Бидний үзэлт лайк, шеэр, subscribe өөр юу гэдэг. Одоо IG дээр фолловдж байгаа байдал, Facebook дээр ч ялгаагүй. Бидний хандлт байхгүй бол энэ хүмүүстэй чинь одоо байгууллагууд, албан бус ч юм уу те байгууллагууд хамтарч ажиллахгүй. Яагаад гэвэл энэ хүмүүсийг бид нар үздэггүй. Ойлгож байна уу? Тэм учраас байгууллагууд ч нүгээс хамтарч ажиллахгүй. Угаасаа ойлгож байна уу? Тий. Тэгэхээр биднэрт маш их хүч байгаа. Ойлгосноо? Энэ хүмүүсийг зогсоох, болиулах. Энэ хүмүүс бол үнэхээр та нар үнэхээр ярьж байгаа байдлыг харлаа штэ. Мөнгөний төлөө ийм хийх гэж штэ. Бүр хийж байгаагаа ингээ бүр сүлжээн дээр ярьлаа штэ. Бүр бид нар тийм юм ойлгууллаа штэ. Мөнгө тиймэрхүү юм хийн мэн гэж олон жилийн өмнө ярьжсэн ч их шиг тийм юм ярьж штэ манайхаа. Мөнгө олохын тулд ийм зүйлч хийж магадгүй шүү.
магадгүй хүмүүс шүү гэдгээ батлаад хэлжлээ энэ бичлэгэн дээрээ. Тэм учраас Монгол улсад ийм хүмүүс хэрэггүй. Санал нэг байгаа зү. Тэм учраас энэ удаадаа ер нь цаашдаа ганцхан энэ хүмүүс одоо канселдах хүмүүс биш шүү. Зөндөө канселдах хэрэгтэй хүмүүс байгаа. Одоо нэг дээрлэлт хийгээд байсан нөхдүүд та нар санаж л байгаа зү. Энэ удаадаа ер нь цаашдаа иймэрхүү зүйлсүүдийг зөвхөн үг одоо канселдах гээд зүгээр л сенсац маягийн те муухай одоо тийм юмэр юм бэ. Тийм хар яриа болгоод өнгөрөөлгүйгээр заяа. Яг үгээ үйлдэл болгоод энэ хүмүүсийг үзэхэ болох хэрэгтэй шүү. Тийм. Биднэрт хүч байгаа энэ хүмүүсийг зогсоох, тийм ээ. Бид нар энэ хүчийг ашиглаж чадахгүй байна. Та нар энэ хүч юу гэхээр энэ балай нөхдүүдийг зүгээр л дагахаа болох, үзэхэ болох, зүгээр л болоог болох. Unfollow-дах. Ойлгож байна уу? Үзэхэ болчих юм бол угаасаа бид түрүүн хэрсэн шүү дээ. Байгууллагууд эдэртэй хамтарч ажиллахгүй. Угаасаа ярьдаг, тэгдэг, ингэдэг, хүмүүс дургу гэл болчихно. Бидэрт хүч нь байгаа. Бид нар хүчээ одоо зөв нэгдээд ажиллах хэрэгтэй. Ойлгосноо? Яа, би бүр арай л амар хатуу ирсэн. Гэтэ үнэхээр өөртөө л хэллээ шүү дээ. Тийм үстэй. Өөртөө л тийм бэлэр юм яриад хангалтслаа шүү дээ. Үнэхээр муухай. Тэгэхээр аимшигтай. Манай Монгол улсад ийм хүмүүс хэрэггүй ясэм дээр. За би халсан дээрээ нэг юм хэлчихье. Би ханаа ахтай ах гिचтэй өгсөн. Энэ хүнтэй би зүгээр уучлаарай. Би зүгээр хүнтэйгээ ярьчих. Хүмүүсийг нь үздэг те. Дотор ярьж байгаа зүйлийг нь үздэг. Тэгээ инээдэг, намайг инээлгэж чаддаг, хүмүүсийг инээлгэж чаддаг. Тэгээ би үнэхээр үжил бодлоо илэрхийлдэг. Би зөвхөн гэж боддог байсан. Тэгээ дэр жинзүүийн хүмүүсүүд ингэдэг тэгдэг гэдгийг нь би муугаар санаж бодоогүй. За ядчил ажилд орох гэж байгаа бол те. Наа захын анкетаа бүглэж сурах хэрэгтэй юм байна да. Хандлага засах хэрэгтэй юм байна да гэдгийг би ойлгож авсан. Тэгээ би үнэхээр ютубээр үздэг олон дэл одоо хүндэлдэг хүнийг хараад би баярлаад гар барьсан. Тэгэд айгүй гоё байсан надаа. Тэгэд ингээ ярьж байгаа зүйлийг нь ингээд сонссон чинь үнэхээр нурчлаа. Үнэхээр бүр хараачтэй. Ямар муухай юм бэ? Одоо энэ хүмүүс одоо өөрсөндөө л гомдох хэрэгтэй. Үнэхээр зүгээр тийм юм болоогүй те. За зүгээр л тэр бичлэгэн дээр ярьж байгаа зүйлс болоогүй байсан ч ийм зүйл ярьж ийна гэдэг чинь үнэхээр тэр хүн яг хэм бэ? Тухайн хүн яг ямар хүн бэ гэдгээл батлаад өгчөж байгаа юм л да. Тэгээд бүр уран буурч дөө эдээ эргүү юмнууд. Та нар за та биш те. Чи биш те. Үнэхээр одоо Монгол улсад хэрэгтэй зүйл хийж чадахгүй болвол зүгээр тэр комеди энтрэ хийгээд улс төрчдөө шүүмжлээл байжээ. Үнэхээр Монгол улсад тийм юм хийнэ гэж санаж исэн бол хэрэггүй. Тийм юм болохгүй. Ямар дураараа юм ярьдیں ер нь. За тэгээд ер нь заяа Монгол улсад сайхан зүйл нэвтрүүлж ярьж хийж чадахгүй бол зүгээр комедиана хийгээл хідэн улс төрчдөө мулаал шүмжлээл тэгэл хідэн хүмүүсийн өмнө тэгэл яриад энергээл байжээ. Тэгж чадахгүй бол те зүгээр зайл. Та нар Монгол улсад хэрэггүй. Та нар ингээд хүүхдүүдэд юу буруу ойлгуулж байгаагаа мэдэж байна та нар. Тэгээд олонний танил хүмүүс нь ийм зүйл ярьж чаар чинь хүүхдүүд ямар байх юм. Үзэж байгаа хүн ийм зүйл ярьж байгаа чинь тийм ээ. Бас ингээд зөндөө асуудал гарч ирж байгаа үз хөндөгдүүд. За тэгээд миний ярьсан яриаг энэ хүртэл төвчээртэй авах гэхийн ухаанаар хандаад үзсэн да бүхэндээ баярлаа. Тэгээд дахиад хэлчихье. Хэдэн эргөө малнуудаа ер нь ухаантайгаараа баярлаа.